За би Шаран мордын 5 дугаар буудлын дээр 5 дугаар буудлууд яг энд байгаа автобусны буудлал. За тэгээд энд нэг юу байдаг юм аа, булаг байдаг юм аа, хашаан байдаг юм аа гэд үдээд өгөөч гэж хүсэлт над руу хид ирсэн. За энэ дээрээ стейж авчи. Нэг удаагийн айганд хийн. За тэгээд миний энэ задлж байгаа энэ бол одоо эзний савханцар бактерийн одоо үржил одоо хоол шимт хийж яадаг гэсэн үг. За би нэг ингээ хийчихэж байгаа. За тэгээд одоо анх удаа энэ одоо тестийг харж байгаа хүмүүс байгаа бол эзний савханцар бактери гэдэг энэ бактери маань маш жижигхэн нян. Тэгээд энэ бол одоо хүний дулаан цустай хүн амьтан малын одоо гидсэн дотор байдаг бактери маа. За тэгэхээр ингээд шаргалтж байгаа саяны хоолыг нь хийчихээ шаргалтж байгаа. За тэгээд 48 цагийн дараа би нарны тусгалтаас хол газар хадгална. За тэгээд дахиад харахад энэ яг шар хэвээрээ байвал эзэн савханцар бактери байхгүй. А хэвээрээ ногоон болчих юм бол эзэн савханцар бактериор бохирдсан байна гэсэн үг. За энийг ингээд харахаар дээр үеийн худаг байсан байна, артезийн худаг юм байна угаасаа. За тэгээд ингээд ууд нь хийсэн нөгөө хашаанууд нь энэ өөрөө их намгархаг болохоор хашаанууд нь эвдэрчиж, сүйдэрчиж. За тэгээ урд хэсгээр ороход нэлээд боломжгүй маягийн. За хойтлороо л ордог юм шиг юм. За тэгээ 48 цагийн дараа үр дүнг нь харъя. За 48 цагийн дараа Шаран мордын 5 дугаар буудлаас авсан артезийн худгаас авсан усанд бол за шар хэвээр байна. Тэгэхээр гидсний савханцар бактери бол байхгүй байна. За тэгээд энэ артезийн худаг буюу одоо яг нэлээд гүнээс даралттай за яг шууд дээшээ гадрахтайгаа шууд холбогдохгүй тустай байдаг усны үе давхаргаас гарсан учраас бас нэг буур давхаргын ихэн дээр нь бохирдог бол бохирдохгүй байх магадлал өндөр. За булгийн ойролцоо ер нь нэг амьтны хаягдл хог өсөх нь маш буруу практик байгаа юм аа. За саяны жишээн дээр яг энэ артезийн худаг байна. Гэхдээ яг энэ нэг бохирдолч буцаад нэг хөрсөөрөө дамжаад орчдөг хог. Тэгээ энэ муу практик шүү. Яг үндний усны их өсрөө ойролцоо олно гэж хог ойлгож ерөөсөө болохгүй. За энэ булг руу ирдэг зам бол нэлээд юм юутан байна. Цаатлаас нь ортдог гэж магадгүй юм шиг. Шавар ихтэй, намаг ихтэй, намархаг юм байна. За иймэрхүү хэлбэртэй булг байна.